Парисын дархийн сүм, Кихот ноён, Эдип хаан, Ромео Жулиета, мөн Фауст эдгээр сонгодог бүтээлүүдийг үзэгчид маань нүдэрээ харж чихээрээ сонсоогүй ч байж болно. Гэхдээ нэрийн лавдуулсан байх. 100 дамжсаар үн цэнэ алдалгүй бидэнд өвлөгдөж ирсэн магад үнэн мөнхөд орших сонгодог ертөнцөнд хорлогдож хөдөлгүй маа гэхэд ундахтай дарсыг амссан утгал хүний гарт өртчих юм. Өвчин дайраад гинтчих юм. Насны туйл болсон хүнд удаг орших юухан байх уу? Эдик мэдээ. Эдвийг бодож битгий шанав. Эрдэм номонд гаргуудаж. Ижилгүй мэрэгэн ухаантайч. Юу болохыг урдаас таадаг чадвар хүнд хараахан байх. Сонсооч штэ. ертөнцийн эзний välдвахточ нас нөхцөн хойноо ойхэн энэ хаагур явж оноглох газраа очихыг мэдэж ав. Би мэддэг тийм тэр бүхнийг хаагур явдгийг би бүгдийг сонгодог урлаг, сонгодог зохиол, сонгодог хөгжим гэдээ бид нар сонгодог урлагийн тухай их ярьдаг. Тэгэхээр сонгодог гэдэг үг маань өөрөө мэрэгжлийн одоо классик гэсэн үгний орчуулга шүү дээ. Тэгэхээр классик гэж буюу одоо сонгодог гэсэн ойлголт хизээд хүчинтэй, хизээд хоцрогддоггүй, үргэлж цаг үеийн гэсэн ийм ойлголт байхгүй юу. Тэгэхээр ямар ч одоо сонгодог хөгжмийг өнөөдөр ч сонссон, 100 жилийн дараа сонссон яг л тэр хүмүүст хүрдэг, хүмүүст ойлгогддог, хүмүүсийн сэтгэлийг хөдөлгдөг хэврээ байдаг. Өшөөрөө хаант минь тантай зүүсээр хайцсан бол намайг үлчөө. Хавааштай. Ордон ойлгож байгаа юмтай. Одоо чи миний асуусан асуултанд бүрэн зөвөрн хариулах. Хэн чамайг нааш нь явуулсан бэ? Хэний үүрэг даалгавраар нааш нь ирсэн чи? Эцэст чи тэгээд өөрийгөө яаж зөвтгөх юм? Би өөрийгөө зөвтгөхөөр буруу үйл хийгээгүй лээ. Би хинээч даалгавраар нааш ирээгүй. Би өөрийнхөө зүрх сэтгэлийн дуудлагаар ирсэн билээ. За сонгодог жүжиг бол одоо эртнээс 2500 одоо жилийн өмнөөс гол нь одоо философичд нийгэмд гарч буй асуудлуудыг хүмүүстэй шууд одоо харьцах биш театрын жүжигээр дөрүүдээр илэрхийлж нийгэмд арт түмэнд хүргэж байсан тэр одоо анхны одоо жүжигийн драмаас үүсэлтэй шүү дээ. За хамгийн одоо сонгодог драмын жүжигийг одоо зохиогч бол бидний мэдж байгаагаар Английн одоо Шекспир гэж жүжигийн зохиолч бий. За Шекспирийн зохиолууд бол дандаа сонгодог зохиолууд болсон байдаг. Яагаад гэвэл Шекспир өөрөө тухайн үеийн нийгэмд болж буй арт түмний дунд явагдаж буй асуудлууд, төр иргэний хооронд явагдсан асуудал, залуу хүмүүсийн хоорондын хайр дурлал, залуу үе, хөгшин үе, шинэ үе, хоцрогдсон үе хоорондын зөрчил гэх мэт нийгэмд байдаг өнөөдөр ч одоо ямар ч одоо нийгэмд байж байгаа асуудлуудыг гарган тавьж хүмүүст хүргэж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ цаг үед Монголын тайзан дээр Сервантсын Дон Кихот, Хьюгогийн Парисын дархийн сүм, Ибсний Нора, Софоклийн Эдип хаан зэрэг сонгодог жүжигүүд тавигдж гин гэдэг бол Монголын театрын төвшин бас муугүй. Ер нь бол Азад бол баг өөр ийм репертуартай театр бол баг байхгүй байгаа. Одоо Бээжинд ч тэр Сөүл, энэ Хонконг, Сингапур гэдэг. Би ингээд явж байхдаа ингээд театрын нүг хараад байгаа. Тэгэхэд бол байхгүй. Яг нэг цаг үед ийм олон сонгодгийг тавьж тэ тоглуулж байгаа тийм соёл бол одоогоор Азад өөр алга байна.
Гол нь одоо жүжигийн цаад зорилго чинь хүмүүст нийгэмд болж буй асуудлуудыг таниулах, зөвөр ойлгох, түүнд зөвөр үнэлт өгүүлт өгөх. Яг бол ард түмэнд нийгэм чи өөрөө зөвөр үнэлэх тэр чадвар бага байдаг. Яг бол өөрийнхөө ажлыг өдөр тутмын ажиллаа хийгээд өөрийнхөө өдөр тутмын асуудалтай зурлцаар байгаад нийгэмд болж байгаа үйл явдлыг зөв харж чаддаггүй. Тэр зөв харахад нь драмын жүжиг, урлаг, сонгодог урлаг тусалдаг байхгүй юу? Нүүдэлчин соёлтой монголчууд бидэд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж яваа нэгэн тод жишээ бол сонгодог урлаг. Улсын драм эрдмийн театрын уран бүтээлчид бид дэлхийн сор болсон сонгодог бүтээлүүдийг тайзнаа амьдруулсан. Энд сод хинтээс яв яаж тэ? Амраач. Намайг хорих гэсэн хүнийг сүг сүйдэр болгоно гэж мэдэрэй. Эндээс явцгаа. Сонгодог урлаг гэдэг бол өөрсд нэгдэх чанар нь юу вэ гэхлээр энэ дэлхийн хүн төрөлхтний одоо үнэт баялаг. Тийм учраас бид нар зөвхөн Монгол улс биш, бид нар дэлхийн нэг хэсэг, дэлхийн хүн төрөлхтний нэгэн хэсэг гэдгээ бид нар үргэлж санаж явах хэрэгтэй. Дэлхийн одоо соёл хүн төрөлхтний оюуны санд зүрх сэтгэл хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог тодтолтой уран бүтээлүүд дотор бол энэ алдарт Шекспирийн уран бүтээлүүд бол онцгой байснаар гэж хэлдэг тийм. Би нэг сүд байхад араас нь гитэж очоод сам хогод тас хэрчиж таслах энэ сан арга гэж байна. Этагийн хон босоод байна. Адч мосанаагүй болохоор зэрэг чичлүүр чадыг шалгаж үзэхгүй. Энэ хооронд чи уртсан эсийг сонгон авч тэрнийг бүлж этгэхийн өшийка. Тийм учраас урлаг бол нийгмийг зөв харахад туслах хэрэгсэл, гол хэрэгсэл байхгүй. Тийм учраас өнөөдөр дэлхий дээр хаанч Шекспирийн жүжигүүд тавигцаар байна шүү дээ. Шекспирийн Гамлет гэж одоо алдартай жүжиг бол өнөөдөр ч сонирхолтой, өнөөдөр ч үннийг хэлнэ. 100 жилийн дараа ч Гамлет тавигцаар байна. Сонгодог жүжигийн онцлог бол үндэл. Гамлет, Отелло, Лирман, Эдип хаан, Кихот ноён, Ромео, Жюльетта, Нора, Харсана, хайр сэтгэл. Та энэ дэлхийн сор болсон сонгодог бүтээлүүдийн зохиолыг уншсан. Магадгүй та жүжигийг үзсэн байна. Гинэд хошигнож ширээ дөрвөн хүмүүсийг нэг хил инээлгдэг тэр зан чинь одоо хаана вэ? Бас яг ийм үнэртэй байсан гэж үү? Тэгэлгүй яах вэ? Бүгд адилхан шүү. Ер нь бол сонгодог уран бүтээлийг бол бид бүхэн уран бүтээлчид, үзэгчид бүгд л ярьдаг. Хэдэн зуун жил, хэдэн 10 үе улиран өнгөрсөн ч гэсэн мэдээж тэр тухайн жүжигийн үн цэн, тухайн тэр нийгэмдээ хязгаарч үн цэн алдагдахгүйгээр тэгж очдөг нь сонгодог юм болов. Гамлет жүжиг олон зууны өмнө ч гэсэн өөрийнхөө үн цэнийг тухайн үедээ илэрхийлж байсан бол өнөө цаг үед ч гэсэн тэр хэв шинж нь бол уламж илүү үн цэнтэй болж хадгалагдаж ирсэн байдаг. Энэ утгаараа сонгодог жүжиг гэдэг нэрийг бол зүүж явдаг байхаа гэж хичээлээ. Найдвар жүжигч бид нөө билээ хүн тааж таны зааврыг хүлээж байна. Сайн байна. Гамлет. Хонгорны нааш миний дэргэд суу. Тэр чинь хааны төрлөн байсан. Эсвэл боолн байсан юм. Хинаач! Хааны хүүхдэн байсан юм. Хатнаасаа асууч.
дуулаад дагуулад татаад байгаа сэтгэлийн ариун усаар шавшиж Бурхны намайг харцын зөөллөе гэж бодсон юм. Та хүсэж та тушаасан болохоор би хийсэн. Хүн гэж өөрийгөө үнэлэх, хүн бос төрснийх заавал үзэх, мэддэг, сонсох, унших ёстой зүйлс гэж байна л да. Тэрний нэг бол яхаарахгүй одоо сонгодог жүжигүүд төр дотроо Хамлет те. Намайг Англи руу яваач. Надад хорт могоо шиг санагдах болсон миний хоёр найз. Занганд хүрэх замыг минь засах бол. Тийм учраас сонгодог урлаг бол өөрөө өөрийн замналтай тэгээд дөрөв хэлсэн маш их тийм мэдээлэл агуулж идэг. Сонгодог урлаг маань өөрийн хөгжлийн үе шаттай байсан. Мэдээж өнөөдөр энэ маань одоо юу гэдгийг өнөөгийн орчин үеийн урлагийн одууд шиг тийм олон хүнийг стадион цуглуулахтай ийм сонирхлын хүрээнд байж чадахгүй ч гэсэн энэ маань өөрөө байнга тоглогдож байгаа шүү. Сонгодог урлагийн ноён одоо оргил гэж хэдэн том зохиолчд, хэдэн том бүтээлчдийг бид нэр одоо байнга тоглуулж идэг. Энэ нь өөрөө бас бодлоготой. Зүгээр одоо юу гэдэг ингэ сонгогдсон юм биш. Тэн дотор түрүүн миний хэлдэг нийгмийн хөгжил, нийгэмд өнөөдөр тулгарч байгаа асуудал, нийгмийн цаашдаа яах гаргалгаа энэ мэдээллийг агуулж идэг учраас жишээлбэл өнөөдөр энэ Шекспирийн Гамлет, тийм ээ, Сервантесын Дон Кихот, Хьюгогийн Парисын Дарихийн сүм, Эгип хаан гэдэг Софоклесийн бүтээл. Соён гэгэрүүлэхийн тулд бол мэдээж одоо хамгийн түрүүнд бол ном байдаг. Тийм номоор бол маш их соён гэгэрүүлэх яг бол хүмүүс уншиж ухаарч соён гэгэрүүлэх боломжтой. За мэдээж өнөөгийн одоо нийгэмд бол хүмүүс тэр болгон ном унших цаг зав байх. Олон одоо хуудас номнуудыг уншаад соён гэгэрээ сууж байгаа. За бүгд бол урлагийн одоо болон бусад нийгмийн соёлын олон одоо чиглэлээр бол хүмүүсийг одоо соён гэгэрүүлэх боломжууд байдаг. Ерөөсөө олон улсын туршлага ч гэсэн тийм урлагийн одоо юугаар соён гэгэрүүлэх. Ялангуяа одоо драмын жүжиг бол соён гэгэрүүлсэн бүрт олон түүхтэй шүү дээ. Зөвхөн Шекспир биш, Английн одоо Францын Молиер гэх мэтлэн одоо хүмүүсийн жүжигүүд бол дандаа л нийгмээ соён гэгэрүүлж байгаа. Молиер бол Францын нийгмээ соён гэгэрүүлж байгаа. Тийм. Сенантес гэдэг гараад байдаг шин тэр. За Англи бол тэргээр сонирхож байгаа. За Герман бас өөрийн одоо Гётегийн Шиллерийн жүжигүүдэд тавьж бас соён гэгэрүүлдэг. Ерөөсөө арт түмэн болгон өөрийнхөө соён гэгэрүүлэгчтэй байдаг. Тэр соён гэгэрүүлэгчид яаж тэр үйлдэлээ хийдэг вэ гэхээр номоор, урлагаар, театраар, шүлгээр, дуу хөгжмөр бүх л урлагийн одоо бүх салбараар соён гэгэрүүлж шүү дээ. Ганцхан одоо зөвхөн нэггээр л одоо соён гэгэрүүлж. Илтгэл тавь соён гэгэрүүлнэ. Одоо уран илтгэл, риторик бол бас урлагийн одоо маш их юу хэлбэр шүү дээ. Нөгөө монологч нь бол гол нь яагаад театрт монолог байдаг вэ гэхээр нөгөө тайзан дээр байж байгаа асуугч маань, ярилцагч маань тайзан дээрээс яриад байгаа. Үзэгчд бол тэр монологт оролцож байгаа шүү дээ. Гагцгүй нөгөө шууд хариулж болохгүй учраас харанхуйд үлдчихэж байгаа байхгүй. Тэр дотор тэр үзэгчд дотор ч нөгөө хариулах гэсэн хүмүүс чинь сууж байгаа. Тэдний заримынх нь нүүр улаан болж байгаа. Зарим нь ичих шиг болж байгаа. Зарим нь баярлж байгаа. Тэгэхээр тэднийг тэр нүрийн хуурлыг харуулж болохгүй байхгүй. Тийм учраас үзэгчдийн дээрээс гэрэл дөрөөсөө тэр тусгаж болохгүй. Тэгээд зарим хүмүүс бол тэндээс сэмээрхэн гараа явчих. Ядвал тэр дотор маш эвгүй байдалд орж байгаа шүү. Тэгэхээр ийм театр ер нь жүжиг гэдэг бол асар хүчтэй байхгүй. Жүжигийн хүч бол өстой гайхамшиг. Хүмүүнд завдан мэдүү. Яамны хоёр тусган боёо. Урдхын ихэд би чамд тусгайдан хундаг өргөх болно. Тэр хундганд миний өмнөх дөрвөн вангийн тэтгэмж байгаагүй. Тийм үнтэй сувдыг хийж хундаг өргөх болно.
сонгодог урлаг гэдэг чинь бол ерөөсөө онлын одоо урлагийн онлын хамгийн төгөлдрсөн хэлбэр нь л юм баггүй. Би бол жишээ нь ардын сайхан дууга өөрийнхөө одоо амьдралын практикаар дуулчих болно. Гэхдээ тэр ардын дуу маань яаж нотлогдох вүлээ тийм ээ? Нэг жишээ нь бүтэн оркестр дээр тоглолтвол яах вүлээ? Энэ бүхэн бол өөрөө онлын асуудал баггүй. Тэгэхээр өөрөлдвөл альва одоо зүйл онолжжээж өөрөлдвөл цэвэр шинжлэх ухаан болж хөгжиж ингэж явдаг. Тэгэхээр хамгийн хөгждөг хөгжингүү одоо урлаг нь бол өөрөө сонгодог урлаг баггүй. Тэгэхээр бид нар хөгжсөн юм руу дуурлахгүй юм бол тэ энгийн зүйл рүү дуурлаад бид нар хизээ одоо юр бусын байх юм байна. Бид нар ердийн л амьдрын шүү дээ. Тэгэхээр юр бусын илүү хөгжилтэй, илүү ингээд одоо тэ амьдралын амчнтыг мэдрэхийг хүсч лээвэл онлын өндөр түвшинд хөгжсөн энэ сонгодог урлагаар бол шунанд орлох хэрэгтэй. Үрдүүл. Бид амьдралаасаа үзсэн, харсан, сонссон, дуулсан, биеэрээ мэдэрсэн бүхнээсээ суралцдаг шүү дээ. Харин сонгодог жүжиг бол биднийг хүн шиг хүн байлгаж, амьдрсан шиг амьдрах ухаанд суралцуулдаг сургууль юм.